MC Explains за бид Улаанбаатар хотын баруун их усрын ус гүн зөвшөөрлөх үйлдвэрийн инженер од гэрэлтэй ярилцж байна. За би танаас ганцхан биш хоёр асуулт асуух юм байна. Эхний асуулт нь за энэ гүний ус гэж яг юу хэлж байгаа вэ? За хоёр дахь нь одоо ус хангамжийн систем гэж бас яг юу хэлээд бидэрт маш ингээр тайлбарлаж өгөөч. За та бүхэнд энэ өдрийн мэнд төргий. За ер нь гүний ус гэдгийг ойлголтын тулд бид нар одоо өнөөдөр инженерийн байгууламж дээр ус хангамжийн систем гэдэг цогц ойлголтыг хамгийн түрүү хүмүүс ойлгосон байх хэрэгтэй. За ус хангамжийн систем гэдэг маань ерөнхийдөө хүний унд ахын усыг хангахын тулд за байгаль дээрээс усыг олзуурлаад халдваргүй зүйлээ за шугам хоолоогоор түгээгээд эргээд одоо энэ усан санд нөөцлөх даралт нэмэгдүүлэх усан сан за дээрэс нь ноцосны даралт нэмэгдүүлэх ноцосны станц эдрийн цогц үйл ажиллагаа бол одоо ус хангамжийн систем болдог. За үүнд бол бас гэр хороололт байж байгаа энэ гүний хөдгөөд байт юм уу түгээх ус түгээх байрууд гэдэг бас орж явдаг. Монгол орны нөхцөлд бид нар энэ Улаанбаатар хотын усаар хангахын тулд бид нар гүний усаар идэвхтэй хангаж байгаа. За газрын гүнээс 30-аас 40 метрийн гүнээс зарим цаанууд маань бол гүнээс усыг олзуурлаад тэгээд усан санд нөөцлөөд халдваржуулт хийгээд ингээд уламжлалтаар ингэж явсан байгаа. Тэгэхээр өнөөдөр бид одоо ус хангамжийн тийм ээ Улаанбаатар хотын баруун их усруудээр ус гүн зөвшөөрлөх үйлдвэр дээр ирсэн байна. Тэгэхээр энэ ус гүн зөвшөөрлөх үйлдвэрийн ач холбогдлыг бидэнд бас тайлбарлаж өгч хуваалцаач. За энэ Улаанбаатар хотын баруун их уср гэдэг ус гүн зөвшөөрлөх үйлдвэрийн баригдсанаар манай Улаанбаатарын иргэдэд цаашлаад бид нар ирээдүйд чиглэсэн төсөл гэж ерөнхийдөө зүйлүүд томьёолж байгаа. За энэ ямар учиртай вэ гэхээр Улаанбаатар хот маань мэдээж нөгөө хүсээг дөрвөн уулын дундаас гарч тэлж таарна. Тэгнь. За тэгэхээр тийм хүн ам өсөж таарна. Энэ Улаанбаатарт хайцангуй залуу бас өсөж байгаа хот гэж дэлхийн хэмжээнд яригддаг учраас энэ өснө хөгжин энэ бид нар бол тухайн 10 жилийн өмнө 20-30 оны энэ төлөвлөлтүүд яригддаг байсан. 20-30 гэсэн одоо бол 40-50 руугаа ороод явж байна. Тэгэхээр энэ Улаанбаатар хотын тэлэх ерөөсөө хазар зүүн онцлог нь бол хотын баруун чиглэлтэй. Дээрээс нь одоо гэр хорооллууд дахин төлөвлөнө. За аврагшаа одоо шин зүүн мод хот гэдэг юм уу одоо дагуул хотуудыг бий болгох энэ төслүүд ерөнхийдөө төлөвлөгдсөн. Үүнийг усаар хангахын тулд энэ баруун хэсэг нэгдүгээр байгуулж байгаа. За хоёр дахь нэг онцлог нь бол энэ хотын баруун талд бол нэлээ нөгөө 60-70 оны үеийн судалгаагаар бол нэлээ усны нөөц байна гэсэн. Тэгээс тухайн үеийн бид нөгөө технологийн шийдлээс цагаа энийг ашиглаагүй явж ирсэн. Өнөөдөр бид нөгөө ашиглах бэлэн болчихсон технологи маань ороод ирсэн байна. Тэгэхээр энэ бас нэг онцлог байгаа. Тэгээ мөн дээрээс нь одоо энэ ус гүн зөвшөөрлөх үйлдвэр байгуулагдсанаар за ингээ оюутан залуучууд хурж ирж дадлага хийх боломжтой энэ бүтээн байгуулалт бий болчихсон тийм ээ. Усны компактын хүрээнд за одоо эрдэмтэн судлаачид хүртэл хурж судалгаа хийх боломжтой ийм байгууламж барьсан биш үү тийм ээ. Тэгээ ер нь энэ бол бидэнд бас энэ Монгол хүн бүрд бол өгөөж өгч юм үзэж байгаа. Би инженер хүний хувьд ингээ бодоод үзсэн. Бид нар ингээ суралцж явцдаа мэдээж нөгөө үйлдвэрлэл дадлага, танилцах дадлага, үйлдвэрлэлийн дадлага, дипломын дадлага гэх мэт инженер чинь юу гэдэг. Энийг үйлдвэрлэл дээр очиж хийгдэг байхгүй. Газар дээр нь үзэл хараад ямар чиглэлээр сурч байгаа тэр талаас. Барилгаар сурж байгаа хүн бол мэдээж барилгын байгууламж дээр яагаад за сангаар сурж байгаа сангийн талдаа, цахилгааны талдаа. Гэвч энэ цогцоор нь энд юу яах материал бааз бэлэн ороод ирлээ. Шинэ технологи, дэлхийн дэвшилт шинэ технологи гэж бид нар ярих дуртай. Гэтэл энэ бидэрт одоо өнөөдөр ороод ирсэн байна. Монгол улсад тэр Улаанбаатар хот. Тэгээ Улаанбаатар улсад ойрхон байна энэ. Бид нар бол нөгөө 5-10 жилийн өмнө бол одоо оюут толгой явж юм үзнэ. Эрдэнтийн явж Эрдэнтийн шинэ технологи үзнэ гэдэг байсан бол одоо Улаанбаатарт энэ дэрэг төрөөд ирсэн. Энэ бол материаллаг талаас ихээс ултаар оюуны том хөрөнгө оруулалт би бол хувь нэмэр харж байгаа. Мэдээж энэ дээр чинь бол бүхий л мэрэгжлийн одоо хүмүүс хурж ирээд өөрийнхөө сонирхсан юм үзэх боломж нэг бүрдчихсэн. Дэлхийн шилдэг технологиудыг энэ нутагшуулахын төлөө бас маш олон шинэ технологиуд бас орж ирсэн байлээ шүү дээ. Тоног төхөөрөмжийн хувьд ерөнхийдөө бол бүх юм шинэлэг байна. Та тэгэхээр инженер хүний хувьд яг одоо энэ ус гүн зөвшөөрлөх үйлдвэр за тэгвэл энэ яг иргэдэд тийм ээ одоо юм дулмаад орчоо гэдэг иргэдэд яг ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг бас тайлбарлаж өгөөч. Ер нь яг хоо
энэ хүн амын эрүүл мэндэд дунд нь усны стандарт чухал. Хүн одоо юу одоо нөгөө ууж байгаа ус маань эрүүл байвал тухайн хүний бие организм эрүүл байх боломжтой гэж үздэг. Тэгэхээр энэ шинэ технологи нутагшаа бид нар яг сайхан ажилуулад ингээд явхад бол ирээдүйн иргэд маань хотын иргэд маань эрүүл байх гол үндсээр болох юм даа. Нөгөө эрүүл байвал түмэн баян гэдэг л дээ шүү дээ. Жаргалан тий. Тэгэхээр эргээд түрүүнийхээ эхний асуултыг бас буцаад бас ахиад тавья гэж бодож байна. Одоо гүний ус гэж хүмүүс асууж байна тийм ээ. Тэгэхээр гүний ус гэж яг юу хэлээд байгааг бас та тайлбарлаж өгөөч яг. Байгаль дээр ерөнхийдөө бол байгалийн нөгөө хувьслаараа мэдээж нөгөө ус ууршаад үүл болоод үүл маань эргээд газар дээр буугаад газар руугаа шингээд ингээд байгаль өөрийнхөө усныхээ ингээд тижээд процессороо тий. Тэгэхээр энэ гүний ус гэдэг маань тодорхой бас нөгөө гадаргын усыг бол онцлогтой. Нэгсэндээ хөрсөндөө өөрөө шүүхтэж байна. Тодорхой нөгөө ус үе гэж байна. Гадаргын усууд бид гадаадаа урсаа явж байна. Байгалийн одоо нөгөө манай орны хувьд байгаль цагуурын онцлог их байгаа шүү дээ. Хөлдчихдэг байдаг. Жишээ нь хаврын хуураштай үед бол одоо механик бохирдол үүснэ. Гүний усанд бол ер нь бол тийм бохирдол үүсэхгүй байх магадлалтай. Ерөнхийдөө байгаль өөрөө шүүчихсэн ус гэсэн үг тийм. Тэгэхээр тэр төвчнөөс бид нар ерөнхийдөө усаа холзорлж байна гэсэн үг. Миний одоо гүний ус гэхээр л одоо маш том тийм одоо усан бассейн шиг л тийм усан сан шиг л одоо энэ газар дор байгаа л гэж бодоод ойлгоод байгаа шүү дээ. Тийм энэ ер нь бол яг усны талын энэ инженерчлэгийн юуны хувьд бол том нөгөө судалгаанууд хийгддэг л тийм. Гидрологийн судалгаа гэдэг юугаар уст одоо усны нөөц хаана тэрийг судалж яадаг. Тэндээс ерөнхийдөө хоног тишний метргүй бос авах боломжтой байна гэдгийг олон судалгаа өрөмдлөгийн одоо энэ үр дүнлэл бий болж байгаа. Тэгэхээр манай энэ цогц зүйл ажиллаа. Тэгэхээр манай энэ баруун их үүсвэр тийм ээ одоо бидний ингэ байж байгаа энэ баруун их үүсвэрт маань л одоо энэ гүний ус одоо энэ нөөцөс байна гэдгийг л гаргаж ирсэн байна тийм ээ судалгаагаар. Тий яг энэ судал юу бол хотын бид нар одоо нөгөө хотын баруун талдаа ерөнхийдөө алзуурлаж байгаа. Тохиолдолтой энэ ихэнх юмнууд бол хотынхаа дээрээ зүүн талдаа байсан. Өнөөдөр бол бид нар 8 дахь өсвөр ажилтанд ороход бэлэн болчихж байгаа. Өмнө нь бол бид нар 7 их өсвөрөөс 7 их өсвөр маань бүгд энэ хотын бол зүүн тал руугаа байсан. Усны компактын хүрээнд энэ хэрэгжиж байгаа энэ төслийн энэ хэрэгжих явцтай ажиллаа. Одоо ажилтны шилжиж байгаараа нэг хувь хүний хувьд бол би их юм одоо сурч мэдж байгаа юм. Манай энд ажиллаж байгаа бас бизнесийг ажиллагчид маань бол одоо ер нь бол газрын яг энэ тухайн объект дээр суралцж байна. Шинэ технологи. Энэ хүмүүстэй хамтарч ажиллаж байна. Хамтад туршиж байна. Энэ бол бас их том өгөөч байгаа биднэрт. Хувь хүний хувьд ч гэсэн бид нар тэр хэмжээгээр өөртөө нэг ихтгэл зориг төрүүлж байна. Цаашаа авч явах бас нэг талаар айц төрж байна. Бас хариуцлага том хариуцлага байна л да энэ. Тэгэхээр бас яг хувь хүнийхээ хувьд энэ том хариуцлага үүрж явах тийм аз завшаан тохиолж байгаа бас өөртөө бас бахарх төрж байна. За маш их баярлалаа танд. За баярлалаа. MC Explains тэгэхээр та бүхэнд өнөөдөр тайлбарлах контентороо ус хангамжийн систем гэж юу вэ? За гүний ус гэж юу вэ? За мөн ус гүн зэмшүүлэх үйлдвэр гэж юу вэ талаар маш энгийнээр та бүхэндээ тайлбарж өглөө. Дараагийн контентоор уулзцгаая.